Дулааны улирал ирж бүтээн байгуулалт зам барилгын ажил өрнөхтэй зэрэгцэн манай орныг зорих ажиллах хүч мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэгэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр гадаадын иргэн ариатын асуудал эрхэлсэн газраас харилцагч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол Улсын иргэний харьяалал виз оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлж холбогдох хууль журмуудыг сурчлах уулзалтыг зохиолоо. Өнөөдөр Монголд хувийн хэрэгээр буюу гэр бүлийн шалтгаанаар цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах зэрэг бусад зорилгоор нийт 21 мянган гаруй гадаадын иргэд ажиллаж амьдардаг гинэ. Манай орон аялал жуулчлалын хувьд нээлттэй байдаг тул гадаадын иргэд манай улсад ирэх сонирхол их байдаг. Үүнийгээ дагаад хууль бусаар оршин суудаг иргэд ч цөөнгүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг талаар гадаадын иргэн хариатын асуудал эрхэлсэн газрын дарга Пүрэв Доржоос тодрууллаа. Яг Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэд ажиллаж амьдрах хугацаанд цагдаагийн байгууллага, тодорхой хэмжээр тагнуулын байгууллага, дээрээс нь манай байгууллага хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд бол цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагаас бол өнгөрсөн жилийн хувьд бид нар 1900 орчим хүнийг албадан гаргасан. Тэрнээс бол гарын 13 багтах хэмжээний хүнийг жишээ нь энэ хоёр байгууллагын одоо үйл ажиллагааны явцад бид нар албадан гаргасан байгаа. Үлдсэн бүх ажил гадаад иргэдэг бол бид бүхэн өөрийн байгууллагын хүчээр гаргасан. Энэ дээр бид нар нэлээд шинжилгээ хийхээр улсын хууль өргөн барьсан байгаа. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо олон байгаа нь тэднийг хяналт сул байгаагийн эдрэл хуулийг чангадгах хүрээнд зарим ажлыг хийж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээллээ. Хууль эрхлэгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, хууль эрхлэх үйл ажиллагааны тухай хуулиар бол манай байгууллага мөрдөн шалгах албатай болж байгаа. Энэ мөрдөн шалгах албатай болсноор бид нар одоо энэ хууль бусаар ажиллаж байгаа, амьдарч байгаа тэр хүмүүсийг хэн шалгаж, илрүүлж илүү одоо эмх зэгстэй болгох тийм боломж өгдөг гэсэн. Гадаадын иргэдийг олноор нь ажиллах хүч хэмээн оруулж ирдэг. Цаашид хууль бус сагаачдыг зохицуулах ямар бодлого барьж ажиллах талаар яг бид бүхний хувьд бол ажиллах хүчний хувьд бол мэдээж одоо бараг шахуу бүгнаар хатаад улсын иргэд ихэнх нь байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа бол илүү одоо хямд ажиллах хүчнтэй улсуудаас ажиллах хүчнийг оруулах талаар нэлээд ажлыг зохион байгуулна гэж бодож байгаа. Индонез байна, Филиппин байна. Дээрээс нь одоо Кыргызстан байна. Энэ улсуудаас одоо ажиллах хүчнийг оруулах талаар бид нэлээд тийм үйл ажиллагаа явуулж байж бид нар энэ урган гарч байгаа энэ эдийн засгийн өсөлтийн үед урган гарчиж байгаа энэ ажиллах хүчний одоо шаардлагыг бид нар бас тодорхой хэмжээгээр нэг улсаас хараад биш олон улсаас ажиллах хүчин орж ирдэг тийм гадаад удирдлагыг явуулах болно.